нийслэлийн удирдлагуудад хандаж иргэдийн зүгээс маш олон санал гомдол ирдэг. За сошиалор дамжуулаад санал гомдол ирдэг. За албан бичгээр өргөдөл гомдлоор дамжуулаад олон өргөдөл гомдол ирдэг. Нэг нь бол энэ бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрх бол хангахдахгүй байна. Нэг өглөө босоход одоо хороолын дунд газар ухаад бизнес зориултай байшин барилга барьж байна. Нэг өглөө босоод ирэхэд цэцэрлэгийн хашаан дотор, сургуулийн хашаан дотор газар ухаад хэн гэдэг ямар хүнээс зөвшөөрөл авсан мэдэхгүй ийм одоо үйл ажиллагаа явагдаад байна. Тэгээ энийг бол зогсоож өгөөч гэж хүсэж ирдэг. Тэгэхээр бид нар иргэдийн төлөв хүчтэй хурлаараа бол аз жаргалтай Улаанбаатар хөтлөөр батлуулсан. За хүмүүсийн аз жаргалтай амьдралын нэг их хэсэг нь бол энэ өөрийн амгалан тайван эрүүл аюулгүй орчин амьдрахын эрхээ. Энэ эрхийг баталгаажлах үүднээсээ бол нийслэлийн захиргаууд бол нэг шийдвэр гаргасан. Энэ тухайгаа би танилцуулъя гэж бодож байгаамаа. Тэгэхээр одоо өнөөдрөөс хойш бол нийслэлийн орчин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах. За нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээсээ хорон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд хорон сууцны барилга нэмж барих, мөн бизнесийн зориулттай контор барих энэ ажлыг бол зогсоож байгаа. Дахиж Батболдын гарын үсэгтээ нэг ч юм шийдвэр гарахгүй гэж. За мөн энэ захирамжийн хоёр дахь хэсэгт бол сургууль цэцэрлэгийн эвтэлбэр газар дотор нэмж газар олохгүй. Сургууль цэцэрлэгийн эвтэлбэр газар дотор нэмж газар олохгүй. За хотын дарга маань ингэж хэлж тэгж амлаж байж үүнээс хойш газар олгохдохгүй гэсэн үгийг чинь харлаа үзлээ сонслоо. Энэ бол 2016 оны 11-р сарын бичлэг. Үүгээр ч зогсохгүй бас орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай сургууль цэцэрлэгийн эдэлбэр газар барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэрүүд хууль зөрчсөн байвал хүчингү болгоно хэмээн мэдэгдсэн байна. Харин үүнээс хойш хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг нь цусснуугүй юу хэмээх мэдээллүүдийг хайвал One Trade гэх компани л нэр яваад байна. Өөр томтой юм олцсонгүй. Харин тэгтэл хаан улдүүргийн 11-р хорооны 8-ын 4-р байрны оршин суугчдад яг таны хэлж ярьж байсан ноцтой асуудал тулгараад байгаа юм байна. Энэ байрны яг хажууд тулгаж хашаа барьчихад байгаа бөгөөд одоогоор Эргэн Батбаатар гэх хүн энэ газрыг бусдад зарсан. Батбаатараас худалдаж авсан хүмүүс нь барилга байшин барина хэмээн оршин суугчдыг сандрахсаар бодож байгаа ажээ. Энэхүү хашаасан газрыг яг чанга хой талд цэцэрлэг байгаа бөгөөд өнөө хашаа хатгachгаад байгаа хүмүүс оршин суугчдад ярихдаа хой талдаа ганцхан давхар, урд талдаа 3 давхар барилга барина. Тэгэхээр нар сарыг чинь хаахгүй хэмээн мэхлэх гэж нэг удаа оролдож. Ингээ зогсохгүй хар шөнөөр машин төчгнүүлэн өнөө хашаан дотроо мод төмөр буулган юугаа ажиллаа эхлүүлэх гэж пижгнүүлжээ. Харин байрны оршин суугчид тагдаад дуудснаар өнөөдөр мод чулуу төмөр арматур барилгын материалаа ачаад арилсан байна. Ингээд асуудал хүндэрч байрныхан өмгөөлөгч хөөсөн байдлыг тодруултал харин аль хэдийнэ зураг төслөө хийчихсээр барахгүй бүр шууд 3 давхар барилга барихаар эскизима зорчихсон байжээ. За ингээд тус байрны оршин суугчид тэмцэлтэй хүчтэй орж манай хаард нүс хөтөлбөр тандсан бөгөөд хууль бус баримтуудыг гаргаж өгсөн юм. Баримт болон зургуудыг харуул энэ зураг төслийг нэлээд олон удаа соль зурсан байна гэх бөгөөд тэр зөвшөөрлөгсөн газрынхаа анхны зургийг байнга өөрчилж байсан гэх мэдээлэл. Мөн түүнчлэн 10 жилийн өмнө энэ хэсэгхэн газрыг сэргэлэн гэх хүн анх ямар нэгэн аргаар гартаа оруулан аваад барилга барих гэж үзсэн. Оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулж арга буюу болсон гэх мэдээлэл. Түүнээс хойш бараг 4-5 удаа цааш нь дамжуулан зарсан бөгөөд хамгийн сүүлд Батбаатар гэх хүнд зарсан тухай мэдээлэл. Дээрх сэргэлэнгээч итгээд энэ газрыг авах үед хотын захиргаа газрын албанд ажиллаж байсан ба түүний эхнэр оюун цэцгэнчээс хотын захиргаанд ажиллаж байсан гэх мэдээлэл. За цааш нь Батбаатар гэдэг хүнд мөнөөхөн газрыг зарсан. Өнөөх Батбаатарын цааш нь дамдан зарснаар одоо өөр хүмүүс барилга барихаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гэх мэдээллүүдийг тус тус өглөө. Энэ Батбаатар гэх хүн нь харин маш нооттой хүн гэдэг мэдээлэл. Хаана юу хийдгийг тодорхой бус. Хүмүүсийн яриагаар бол өмнө нь 4-5 удаа газар зарж байсан газрын 8-аачин хүн гэх мэдээлэл. Оршин суугчдын үзэж байгаагаар нийслэлийн хот төлөлтийн газрын анрыг сайн таньдаг. Түүгээр хүснээ хийлгэж чадаад байгаа хүн гэх бас нэг мэдээлэл. Учир нь эдгээр газрын 8-аачид хүссэн үедээ барилгын зургаа өөрчилдөг гэх ба мөнөөхөн анрыг таньдаггүй бол яасан ч ингэж чадахгүй гэх мэдээллүүдийг тус тус өглөө. Ийм тодорхой баримтууд байгаад бол хөтөлбөрийн зүгээс энэ удаад ямар нэгэн дүгнэлт хийхгүй. За ямар тач гэсэн нийслэлд газрын 8 байсаар байна. Тэр нь явж хаяанд минь ирчгээд ах トゥ төрөл төрөсчдийн минь амгалан тайван байдлыг алдагдуулан нүдэн дээр минь хууль зөрчиж цэцэрлэгийн чанга хурд орон сууцны барилгаас ердөө 9 метрт барилга барихаар зүтгүүлж байгааг олж мэдлээ. Хуульч өмгөөлөгч сагдаа сэтгүүлч гэх мэтэр салбарын төлөөлбөхийн энэ байрны оршин суугчид маш олон хууль бус үйлдэлүүдийн талаар ярьж байгаа бөгөөд эдгээр хууль бус үйлдэлүүдийн талаар баталгаа нотлоготой баримтуудыг тун удахгүй хөлөөлөө өгнө хэмээн манай хөтөлбөрт амлаж байна. Эрхэм захирагчаа, амлалтаас чинь зөрсөн хууль бус үйлдэлүүдийг манай хөтөлбөр илчиллээ. Энэ асуудал та анхаарлаа хандуулна хэмээн найдаж байна. Амлсан амлалтаа эргэнийг харж эдгээр хууль бус газрын 8-аачдын асуудлыг цэгцэлж өгнө үү? Хаан улдүүргийн 11-р хорооны иргэдийн мэдээлэлээр энэ дугаарыг бэлтгэлээ.